Даач явтаа нэрээ. Самэцхан иргэн дэсэж штэ. Энэ лонги weekly show гэхэд бэлэн болцсон байж тээ. Арайчтай яаж байгаа би гүргээд нэг салгаа хийчлээ штэ. Ингээ хэлцгээ бүгдээрээ. Салчлаа штэ. Амталж байгаад болчлоо штэ. Одоо яах юм бэ? За ингээд энэ 7 оны нэвтрүүлгээ хэлцгээе. Энэ 7 оны бүтээн сүрүүлнэ гэсээр байгаа л дууслаа. За лүнгийн зам одоо үерт автлаа. За залуучуудын байгууллага шүү дээ. Залуучуудын байгууллага 100 жилийн боллоо. Залуучуудын холбоон дөр бие биендээ харилцсан тэмдэг гардуулцлаа тий. За дээрэс нь бол дельта давлгаа эхэллээ гэдэг. Дельта вирусны давлгаа одоо эхэлж явах шиг байна. За энэ 7 хоног бол үнэхээр coin болон оюун эрдэнэ сайдын андлын өргөө хоёр бол бүтэн бавлаа. За тэгээд нэг иймэрхүү явдлууд боллоо. Тэгээд эхнийхээ мэдээг бүгд үзсэн. За энэ 7 хоногийнхэнд одоо манай Улаанбаатар хотын захиргаа засгийн газар за ерөөсөө улсын хурлын гишүүд ингээд бөөнөр очоод богдуул төмөр замын одоо нээлтийг хийсэн байна. Өнөөдөр Монгол Улсын засгийн газар богдхон төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг яралтай гормоор эхлүүлж 3 жилийн хугацаанд ашиглалтанд оруулж дуусгахаар томоохон зорилтыг дэвшүүлж байгаа юм. Одоо ийм сонсгоос айгаад ичээд идэг болчиход байгаа шүү. Яана. Юу ч болж магадгүй 3 жилийн дотор яач магадгүй тэгээд хамаагүй тоомоо битгий хэлж ил да та нар ямар хэцүү юм бэ? Одоо сүүлдээ бүр айгаад идэг болчихлоо. За тэгээд ямар ч үсэн ийм богдхон төмөр замын бүтээн байгуулалтыг нээсэн гэдэг бол манайхаа одоо урдны адил те манайхч юм нээхтэй сайн юм дөө байгаль бөөнөрөөр нээдэг те төгсгөл нь бол жоохон сонь болчдөг шүү дээ те ингээд нээлээ. За тэгээд санхүүжилт нь хаанаас усах талаар бас хүмүүс асуусан байна. Энэ удаа тэдэн дөрөв санхүүжлээ. За эхний ээлжинд одоо мэдээж энэ Оросын албаны улстай бас бидний ярих хэрэгтэй. Яг л энэ Улаанбаатар төмөр замын одоо нэг бүрдэл хэсэг байх учиртай. За энэ агуулгаараа бидний хувьд бол Оросын албаны улстай одоо хилцлийгээ явж байгаа. За 5-7 компаниас эхний ээлжинд бол одоо 150-200 орчим сая долларыг гаргаад ингээд явна гэдэг байдлаар төсөөлөд явж байгаа. За ингээд Оросын талтай хилцэл хийгээд ингээд явна. За ер нь бол 3 жилийн дотор одоо барьж дуусгана гэсэн ийм чиглэлтэй ажиллаа явж байгаа. За Оросын талтай. За миний сонссноор 600 орчим сая долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. За уул нөхлөх юм байлээ. Уул нөхлөн. За тэрэнд бол хамгийн том зарлууд нь гарч байгаа юм байлээ. За тэгээд Оросууд мэдэхгүй дээ төмөр замд мөнгө өгөх юм. Одоо эн чинь хамгийн гол нь энэ төмөр замыг байгуулахад Улаанбаатар хотын төгжрлийг бууруулахын тулд энэ төмөр замаа байгуулад барьж байгаа гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр одоо Улаанбаатар хотын төгжрлийг бууруулахад одоо Оросууд хөрөнгө оруулах уу гэдэг дээр бол би бол үнэхээр мэдэхгүй байна. За тэгээд магадгүй одоо хөрөнгө оруулалт дээр орж иж магадгүй байх. За тэгээ 3 жил гэдэг одоо байс гэж давтаж хэлээд тэгээд гол нь 3 жил нь яг амчих юм болоо да тий. Тэгээ би ч одоо ерөн л их эвгүй болчиход байгаа шүү. Манайхаа ч ингээл их гой юм ярих юм. Тэгээд дараа нь нөгөө мө төмөр замаа буулган нураана гэдэг тэгвэл одоо бас асуудал үүсч магадгүй гэж одоо айгаад байна. Тэгээд юу болохыг одоо бүгдээрээ харцгаажлаа. Ямар ч байсан богдхон төмөр замын нээлт энэ 7 хоногийнхэнд боллоо. За энэ нээлтийн үеэр бас нэг юм хоёр зөрөөтэй ярьслага бас явсан байна. За одоогоор бол зурагчлалын ажил огт байхгүй байгаа. За зурагчлалын ажлыг бидэд гүйцэтгэх шаардлагатай болно. За одоо бол тодорхой биш байгаа. Тэгэхээр бидэд яг захиалагчтайгаа эцсийн гэрээгээ байгуулад явсны дараа бол наривчлан зураглагаа хийгдэх эхэлнэ. Зураг дэвш 4 жилийн үед явж байгаа шүү дээ. Бид нар яагаад энэ талаасаа хэлж ийм гэхээр яг зүүн баян 5 чиглэлийн төмөр зам дээр
бид нар ч юм бол 5 км 10 км-ээр зураг дастай хийгээ явсан. Тэрнээс бүгдийг хийнэг үгүй чинь бүгдийн 100% дуусгачаа дараа нь хийнэг бол 3-4 жилийн ажлын асуудал болохгүй юу? Ингээд зэрэгцэж явуулснараа бид нар цаг хочж байгаа. Яна нэгэн зураг тусна хийгдэг үгээд нөгөөх нь хийгдсэн явж байгаа. Яна энэ яг дархлын замын араас орохгүй байна энэ яг. Тэгэл ингээд хингээл зураг гаргаад явна штэ тий. Эхлээл ихний төмөр замынхаа зургийг гараад уг нь гадны орон монд ч ингээд бүх юм гарчаад ингээд тооцоо моцоо гэдэг тий. За энэ нийт хэдэн төгрөгийн юм болох юм байна, инх юм гэдэг. А манайхан бол хингээ зураг гаргаа. За энэ болчлоо. За дараагийн зураг хаана манайхаа одоо биднэрт ажил хэрэгтэй штэ гэдэг тий. За ингээд явах нь. За дархны замын араас орчиход бурхан минь 3 жил гээд 6 жил, 9 жил, 10 жил тий. Хэдэн жил болоод нөгөө богдхон төмөр зам гээд бас нэг юм домгийн шүү үргэлтэл ингээд байж идэг нэг юм зургамж байдгүй хамаг юмч байдгүй ингээд сууж идэг тийм юмтай болчихоо дээ гэж би одоо бас айгүй их санаа зовж байна. За тэгээд ямар ч байсан дарга нар маань бол уг нь бол хийх одоо тэг хийх бүтээхийн тэр нэг одоо хүсэл ирмэлцэлтэй үнэхээр жигүүр нь одоо дэлгэгдээд нислээ. Одоо гол нь энэс цаашаа нөгөө нэг олон бүтээн байгуулалтынхаа араас орчихгүй дээ. Манайхан ч одоо бүтээн байгуулалт гэдэг нэрээр юм хусах гэдэг юм шиг байна шүү дээ. За ямар ч байсан амжилт хийсэн. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ард санхүүгийн нэгдэл ажиллаж байна. Та бүхэн ард санхүүгийн нэгдэлтэй хамтран ажиллаа. Яг гомоос амжих. Хүй, өнөөдөр тайлан уруу тооцоо тусч байгаа гэж бодсон уу? Үгүй тийм лүү. Ямар үйлчлэгээ авах гэж байна? Фаст ажил орчихлоо. Зээлийн дүнг оруулж байна. Үйлчлэгээг эхлүүл. Үдэгэй. Бажи. Одоо. Ард хүчтэй хамтдаа. За яана өстой энэ 7 хоногт баларсан юм болсон. Өнгөрсөн 7 хоногт нэг сурвалжлага хийгээд гисэн чинь одоо тэрнээс болоод одоо чийл одоо яаснаас болоод яачлаа гэж одоо сошиал маршрут ирсэн намаа гэж хараад загнас хүмүүс зөндөө юм боллоо өстой. Балаа юм болсон энэ. Яна тэгээд энэ баларс байсан чи энэ 7 хоногт бүр нураагаар болоод бүр нураацаа нөгөө тэг чист болоо болсон. Янтлуу нурааж энэ. Даргийн сурвалжлагыг Хинтээ аймгийн Батноров сум, Их эзэн Чингис хааны Үнэн чанд Хөлөг-Баатар Борчийн өлгийн нутаг дээрээс мэдээлэл шууд дамжуулан хүргэж байна. За миний энэ зогсож байгаа газар бол 2018 онд тухайн үед улсын хурлын гишүүн байхдаа оюун эрдэнэ ерөнхий сайдын санаачилгаар андлалын өргөө хөшөө зохицолбор бол бүтээн байгуулалт эхэлж байсан. За энэхүү бүтээн байгуулалт амжилттай хэрэгжсэн бол 400 сая жуулчныг хүлээн авна гэж тухайн үед бол ерөнхий сайд оюун эрдэнэ мэдэгдэж байсан. Харин нэгэнт 2 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр болсон 18 метрийн өндөртэй уг хөшөө ийхүү нуран унж байна. Үндэсний аюулгүй байдал түүхийн эсрэг гэмт хэрэг яана юу болоод байгаа юм бэ те? Энд чи одоо бүр энэ байшинг одоо бариулахгүй байгаа хүмүүс чи одоо энэ Монгол улсын тусгаар тогтнолыг эвдэх гэж байгаа түүхийгээ эсрэг гэмт хэрэг хийж байгаа хүмүүс байсан шүү дээ. Тэгсэн чи одоо нөгөө мө хөшөө чинь зүгээр ямар ч асуудал өнгө нуурсан. За тэгээ энэс болоод хүмүүс болоод маш их одоо сошиал дээр бол долгиосон. Юу болоод байгаа юм бэ? Яаж байгаа юм бэ те? Муу ч гэсэн муухай ч гэсэн гэдэг нөгөө нэг шүүмжлээд исэн юм аа бас яана очиж амтсангүй гэж бас. Тэгээд энэ бол баг түүхэндээ одоо төр
төрийн байгууллага одоо баг хамгийн хурдан ажилласан үйл ажиллагаа болсон болов уу гэж бодогдоод. Тэгээ хүмүүс бол хэлсэн л дээ бүхэл өдөө 2 тэрбум төгрөг зарсан. Тэ? Энэ мөнгө ягаад татвар төлөгчдийн мөнгөөр тоглож байгаа юм бэ гэдэг ийм асуудал гарсан. За энэ асуудал гараад эхлэнгүүт байгаль орчны сайд маань хэвлэлийн багварал хийжээ. За та бүхэнтэй одоо ингээ хэвлэлийн багварал хийхээс өмнө буюу 30 минутын өмнө Хосана компаниас яг энэ үнийн дүнгээр байгаль орчин аялал жуулчлалын яамд төсвийг буцаан төвлөрүүлсэн. За ийм байдалтай байгаа. За хүй Хосана гэдэг барилгын компани яг энэ хэвлэлийн багварлыг 30 минутын өмнө шууд 1.9 тэрбум төгрөгөө бид нар ерөөсө бүх юмыг хохирлгүй болгоно. Ямар ч асуудалгүй бид нар энэ мөнгөийг төлчихөө гэд 1.9 тэрбум төгрөг штэ. 1.9 сая төгрөг ирсэн. 19 сая төгрөг ирсэн. 1.9 тэрбум төгрөгийг юу ч болоогүй юм шиг гаргаад зүгээр бид нар зүгээр та нарыг хохирлгүй л болгож байна. Одоо хэрвээ таны компани 1.9 тэрбум төгрөг ингээд төр хийлгчээд нураагаад тэгээд танаар гаргуул нэг бол урдаас нь салаавч гаргана үстэй. Юу хуцаад байгаа юм бэ? Нураалах байсан бол чи өөрөө төл наатайгаа шүүхтэн гэ тэ. Ямар ч тэнэг хүн тэгнэ үстэй. Тэгсэн чинь манайх баг баярлаа тий. Өө ямар гоё. Ястан нэр бид нар айгүй муухай барьсан чинь та нар өстө яг нураадаг чинь зөв байхгүй юу? Али би мөнгөний эргүүлээд өгчээ гэсэн шууд 1.9 тэрбумын зүгээр юу 30 минутын дотор ороод ирсэн байдаг тий. Тэгээ нэг тийм хүн итгэхээр үлгэр зөхөөж ил дөө манайхаа. Тэгээ манайхаа яг ингээл хүмүүс шүүмжлэл яг л гэсэн чинь ингээл салгансах тий. Яа болоо. Засаг одоо 9 сард 9 шид алах гэс надад зөгцөөл тий. Тэгэл санаа чинь хамгийн гол нь бас их сони юм лээ. Тендерт оролцохдоо урд нь ямар нэгэн барилгын туршлагагүй тийм компани гадаад худалдааны компани байсан бэл ч тий. Хамгийн сони тийм компани тендерт ялаа. Амар сони. Амар мөнгөтэй шууд муухай барилга болцсон юм уу? Мөнгөний зүгээр ямар ч асуудалгүй өгчдөг тий. Тэгээд нэг юм болсон байна. Тэгээд яг хуу тайлбарлахдаа 2-3 юм тайлбарлаж байгаа. Одоо энэ зохиогчийн арга гэрийнх нь одоо муухай барилга болсон учраас нураа гэсэн тий. За яг хуу тэгсэн байж болно тий. Тэгээд тэр хос санаагийнхан ямар ч асуудалгүй гаргаад өгчдөг бүр хамгийн сэжигтэй бүр энэ бол үнэхээр одоо бүр гайхмаар үйл явдал болсон. За ер нь манай улс төрчид бол бүтээн байгуулалт руу айгүй хошуурдаг. Ерөөсө савл ивэл бүтээн байгуулалт юм барина, зам тавина, ингэн өстө энийг л хийхгүй бол одоо үндэсний аюулгүй байдал гэл ийм бүтээн байгуулалт руу их шуурдаг. За энэ бүтээн байгуулалтуудын цаана дандаа мөнгө явж идэг. Одоо яг энэ хос санаа шиг тий ямар ч барилгын туршлага байхгүй гадаад худалдааны компаниг очиад тендертэй шалгаруулаад хэдэн тэрбум мөнгө өгөөл ингээл явчихдаг. За тэгэхээр энэ тендерт тачаадах дон гэдгийн цаана тендерийг яагаад тачаад байна тий энэ бүтээн байгуулалтуудыг яагаад тачаадаад байна гэдгийг бүгдээрээ бодож үзээрэй. За би бол яг энэ процессыг бол маш их хардаж хүлээж авч байгаа. Ямар ч тэнэг хүн зүгээр 1.9 тэрбум зүгээр маа гэдэг хөхгүй. За энэний цаана бол мэдээж хөгийн юм бол явж байгаа. За тэгээд ямар ч байсан энэ 7 хоногт андлын өргөө маань ингээд нуран унлаа. За магадгүй хөрөсөх оюун эрдэнэ хоёрын андлал нурж ээчж болзошгүй юм аа. Өөр хүмүүсийн чандлал цаанаа нурж ээж магадгүй юм. Тэгээ ямар ч байсан олон зүйлийн манай төрийн одоо үнэхээр ямар хөгийн байгаа байдлыг одоо харуулсан энэ символ болсон энэ байшин ямар ч байсан нурж унлаа гэсэн. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар инх ирээдүй эрүүл мэндийн даатгал хамтран ажиллаж байна. За бид нар бол ерөнхийдөө ихэнх тохиолдолд дандаа хувийн эмнэлгүүдээр үйлчлүүлдэг. Хувийн эмнэлэгт үйлчлүүлэхэд оролцоогоор нэг 30-аас 50 мянган төгрөгийн одоо үзлэгийн мөнгө төлнө. За тэгээд дээрэс нь ийм тан авах те гэх мэтлэн маш олон төрлийн эрүүл мэндийн зардлууд гарч ирдэг. За сүүлийн үед одоо коронавирустай холбоотойгоор бас эмнэлгийн зардал нэмэгдэж байгаа. Тэгэхээр бид нар хувийн эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлээд энэ зардлуудаа одоо гаргуул авах боломжтой байна. За тэгэхээр эднийх болохоор 50 мянган төгрөг гэсэн хоёр сонголттой. За тэгээ одоо шууд QR кодоо уншуулад шууд даатгалаа хийх боломжтой. За QR кодоо уншуулангууд маш амархан. За шууд эдний ингээд вебсайт гараад ирж байна. За вебсайт руу оронгууд үйлчлэгээний нөхцөл байгаа. За тэгэхээр үйлчлэгээний нөхцөлийн та хамгийн гол нь маш сайн анхааралтай уншаарай.
За тэгээд зөвшөөрөх гээд дарангууд маш ойлгомжтой таны овог нэр, регистрийн дугаар, утасны дугаар, имэйл гээд за тэгээд гэрээ нь гарч ирж байгаа. За ийм хэлбэрхэн маш хэлбэрхнаар та зүгээр л утсан дээрээс заавал хин нэгэнтэй очиж уулзах шаардлагагүйгээр та эрүүл мэндийнхаа даатгалыг хийх боломжтой. За та яг утсан дээр энэхүү одоо QR-ыг уншуулад одоо энэ хоёр төлбөрийн аль нэг нь хийснээр яг тэр төлбөр хийсэн мөчөөс эхлээд 1 жилийн хугацаанд таны эрүүл мэндийн даатгал одоо танд үйлчлэх юм байна. Хамгийн гол нь гэрээнд ирэх нөхцлүүдээ сайн уншаарай. Хүмүүсээ. Тэгээд энэ ирээдүйд даатгалтай хамт байцгаая. Энэ ирээдүйн эрүүл мэндийн даатгал. Даатгуулахад илүү хэлбэр боллоо. Их ирээдүй. За энэ 7 хоногт бас нэгэн мэдээ явсан байна. За одоо нөгөө оюун эрдэнэ дарга маань одоо бас мэдээж ингээд дээсэн дөрөв дээр дэмжигнээд явж байгаа. Тийм учраас бас ингээд наана холой солоо тий амынхаа нөгөө бүлэг мүлгтэй тохиролцох барилцах асуудал гарна. За мэдээж одоо бялуу хуваах асуудал гарна. Мэдээж нөгөөдөлд нь нэг жоохон хоол моол ингээд тий ингээд өгчиж бас нөгөөдөл нь чимээгөө заа би чамайг огцруулахгүй тэр гэдэг юм гарна. За тэгэхээр тэрнтэй холбоотой нэг мэдээ явсан. Хариуцсан салбарынхаа тулгамдсан асуудлыг дөрвтэй шийдэж чадахгүй унтаа байдлаар ажилладаг 3-4 сайдыг засгийн газрын тэргүүнд төрхөмдөнд буцаахаар яригдж байна. За мөн засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж цахим хөгжлийн яам, эдийн засаг хөгжлийн яам гэсэн 2 шинэ яамыг ирэх намрын чуулгын эхлэнгүүд хэлэлцүүлж батлуулахаар төлөвлөсөн байна. Оюун эрдэнэ ерөнхий сайдын төлөвлөгөөнд ирэх 10 дугаар сард улсын хурлын намрын чуулган нээлттэй хийж улс төр амь оронгууд засгийн газартаа бүтцийн өөрчлөлт хийнэ гэжээ. Ингэхдээ төрийн үйлчлэгийг хэлбэршүүлж иргэнд хүндрэлгүй болохын тулд захим хөгжлийн яамыг байгуулна. Мөн төсвийн алдагдал нь хасагтай яваа энэ хүн цагт эдийн засгийн сэргээх хөрөнгө оруулагчдыг татах тусгай яам байгуулж ажиллахаар ярилцаж байна. Яам л одоо нэмэгдэл ажил нь явахгүй яам л нэмэгдээд байгаа юм. За тэгээд мэдээж нөгөө талынхныгаа бас нэг хоолтой байлгах тий дараагийн ээлжнийхнийгаа хоолнд оруулахын тулд одоо нэг юм сэдэж олох хэрэгтэй. Өөрийнхөө фракцийнхныг бол халж сольж болохгүй. Тэгэхээр дахиад 2 яам шинээр байгуулад тэрэндээ одоо хүмүүс тавих тийм шийдвэр гаргасан юм шиг байна. Миний зүгээр бодлоор. За тэгээд манай улс ч одоогийн байдлаар 39 сайдтай. За тэгэхээр нэмээд 4 сайд нэмэгдэнэ гэж чинь одоо нийлээд хэдийн 43 сайттай бас болох нэ. Одоо өстө нөгөө 100 ямаандах нөгөө 60 ухаан ч одоо бараг 70 80 ухаан боллоо. Одоо сүлдээ утгаа алдлаа. За тэгээ Монголд бол нэг жишээ гэдэг яамтай болсон салбар болгон дампуурдаг. Эдийн засгийн хөгжлийн яамтай болоод эдийн засгийн дампуурж исэн. За энэ цахим хөгжлийн яамтай болоод цахим энэ одоо хөгжил нь бас дампуурдаг шиг хандах юм шиг байна гэж бодож байна. Тэгээд одоо ард түмний нуруунд ирэх одоо ачаал улам л нэмэгдэл, улам буулган чангараал, улам татвар нэмэгдэл, улам тансагладаг, бялуу хуваадаг, бүтээн байгуулалт нэрээр мөнгө шаадаг гаруудын тоол одоо улам ихсгэндээ монголчууд минь. Тэгээ бүгдээрээ бэлдэцгээ нам доторх одоо бялуу хуваалт нэг нэгнийгээ одоо нааша халаа солиол явах юм шиг байна. За 4 сайдыг бол огцруулж таарах юм шиг байна. За тэр сайдуудын тоонд уган саяны нөгөө хэвлэлийн богурал гэдэг байгаль орчны яамны сайд яригдчихсэн. За мэдээж сайдаараас хамгаалаад хэвлэлийн богурал хийсэн учраас мэдээж халагдахгүй байх гэж бодож байна. За тэгээ үлдсэн 3 нь бол ингээ халаа солиод ороод явах юм шиг байна. За тэгээд нэг ийм байдалтай дампуу тэгээд одоо дампуур нь улам нэмэгдээд дахиад 2 дампуу яам байгуулах юм шиг байна. Тэгээд 43 сайдын суудлал одоо та бүхнээр бид бүхнээр тижээлэх гээд одоо ингэ хүлээгээс нэ монголч. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Luke TV ажиллаж байна. За Luke TV шинжлэхтэд үнэхээр гоёсэн байна. Меню нь хэрэглэхэд маш хялбархан болцсон байна. За тэгээд кинонуудын чанараа сайжирсан байна. 1080 HD-гээр гардаг болсон байна. За дээрэс нь би сүүлд Чернобыль гэдэг киног үзсэн Luke TV-гээр. Тэгэхэд бол доороо бүгд яг Netflix шиг юм сабтайтлтай болсон байна. За тэгээд багцууд нь шинжлэгдсэн байна. За мөн та бүхэл бүтэн 180 төрлийн сувгийг Luke TV-гээр үзэх боломжтой болсон байна. Тэгэхээр та ингэж гоё шинжлэгдсэн Luke TV-гээ одоо бас татаад ашиглаарай. Тэгээд та үргэлж Luke TV-тэй хамт байгаарай. Luke TV ч гэсэн танд хамт байна.
За 9 сарын 1 боллоо. Ерөөсөө бидний баяртаа тий. За энэтэй холбогдуулаад боловсролын сайд маань одоо энэ 7 хоногт хэд хэдэн удаа хэвлэлийн баг гурал хэвлэлт ярилцлага өглөө. За тэгээд нэгэн одоо бас чихэн чимэгтэй мэдээг өс дуулгасан. За мөн гадаадын засгийн газар хоорондын гэрээгээр суралцж байгаа оюутнууд байгаа. За энэний төлөвлөрүүд бас хэвээрээ үргэлжлээд явагдана. За хамгийн их санаа зовоож байгаа зүйл болоод нөгөө шилдэг зууд ордог маш цөөхөн оюутнууд нийт зээлийн сангийн бараг үндсэнд 50%-ийг энэ оюутнууд зарцуулдаг. 323 хүн хүүхдэд нийт зээлийн сангийн бараг үндсэнд 20 тэрбум төгрөг зарцуулдаг. 20 тэрбум төгрөг цөөхөн юм хүүхдэд. Тэгэхээр цаашдаа бид нар ерөөсөө ингээд нэг энэ хүүхдүүдийг бид нар судлаад үзэхээр нөгөө хардлага сэрдлэг байдаг, нөгөө дарга нарын хүүхдүүд, нөгөө нэг хөрөнгөтэй мөнгөтэй чинээтэй хүний хүүхдүүд л одоо сурч байгаа гэсэн ийм нийгэмд хардлага байна. Бид нар энэ бүх мэдээллүүдийг бид нар өнөөдөр нийгэмд дэлгэж байгаа. Энэ жил ямар нэгэн байдлаар одоо боловсролын сайдын хувьд хариуцлагатаар хэлэхэд хэн нэгэн даргын хүүхэд, хэн нэгэн эрх мэдэлтний хүүхдүүдийн төлбөр энэ зээлийн сангаас төлөгдөхгүй. Бурхан минь ямар аштайхан мэдээ вэ тий. За тэгээд ер нь бол энэ одоо боловсролын зээлийн сан гэдэг бол ингээд одоо тэр топ 100 сургуульд явдаг хүүхдүүд дандаа дарганы хүүхдүүд байдаг байсан. Бүр ингээд тий бүр жирийн ардын хичнээн сайн онц сурдаг хүүхд байгаа ч нэмэргүй байдаг гэсэн. Одоо нөгөө саяхны жишээ бол нөгөө амар сайхан даргын хүүхдтэй яалаа юу болов мэдж байгаа зү тий. Мэдгүй манай хүүхднийг өдөр л ороод ирсэн. Манай хүүхд 100 багтаад ороод ирсэн гэдээ ороод ирсэн гэдэг нэг ярьжсэн шүү дээ. Тэгээд нэг иймэрхүү одоо юм болвол одоо бүр хавтгаараад газар аваад тий зөвхөн бараг л тэнцээ зөвхөн одоо танилтай талтай дарганы хүүхдүүд явдаг тийм газар болсон байсныг одоо шинжилнэ гэж байна. Энэ бол үнэхээр сайн юм аа. Энэ яг энийгээ сайшаа үргэлжлүүлээрээ боловсролын сайдаа энэ бол үнэхээр гоё мэдээ байлаа. За бас нэг ийм жижиг хэрүүлийн маягтай мэдээ ирсэн байна. Энийг эцсийн шийдвэр нь энэ бол лувэр. Тийм учраас бид нар Монголын үндэсний их сургууль гэдэг нэрээр буцааж авна. Энэ хоёр үндэстэй. Нэг нь Монголын үндэсний их сургууль гэдэг нэрээр явхад Mongolian National University гэж гадаад гарахад манай ихтэй сургуулиудын ирэмблийг хамгийн хойшин татж байгаа юм асуудал. Нөгөөх нь бол өнөөдөр энэ хөдөө орон нутгаас орж ирж байгаа хүүхэд Монгол Улсын их сургуульд ороод байгаа мó, Монгол Улсын үндэсний их сургуульд ороод байгаа мó гэдэг ийм ялгаагаа арилгахгүйгээр маш их төөрөгдөл үүсэж байгаа. Юу гэсэн үг хөдөөс орж ирэнгүүтээ ингэ бичиг үсэг тайлагддаг хүн орж ирээд тэгээд тэрний өмнөөс одоо манай сайд санаа зовоод тэгээд одоо бүхэл бүтэн ингээд тэ боловсролын бодлого тодорхойлж явах хэвээр хүн зүгээр нэг ийм хөгийн нэрний хэрүүл хийгээ явж байгаа гэж. За тэгээд ер нь бол тэр Mongolian National University гэдэг үгийг гадна гараад одоо манай боловсролын нэр хүндийг унгаад байгаа юм биш ээ. Эсвэргээр манай энэ чанаргүй боловсрол чи өөрөө Монголын нэр хүндийг унгаад байгаа. Манай Монгол улсын их сургууль яг л нэг тийм яг одоо энэ гадны сургуулиудтай харьцуулаад үзэхэд боловсролын чанарын хувьд зүгээр л хүүхдүүдэд түүхий талхын илүүж байгаа газар шүү дээ. Яагаад энэ сургуулийн чанарыг сайжруулъя гэж ярихын оронд нэр булаацлах юм яриад. Яагаад хэлбэр өгөөд байна манайхаа? Болохгүй шүү дээ. Тэр Монголын үндэсний их сургууль, Монгол улсын их сургууль гэдэг нэрийг ялгачиж чадахгүй хэмжээний дунд сургуулийн боловсролтой хүн яагаад бэлдээд байгаа юм бэ? Энд чи өөрөө жинхэнэ асуудал шүү дээ. Тэгсэн чи одоо энэ баг Монголын үндэсний их сургууль, Монгол улсын их сургууль гэдэг энэ хэрүүл одоо баг хичнээн жил үргэлж шүү дээ. За тэгээд үндэсний нэртэй маш олон сургуулиуд өгдөг. Одоо дахиад нэрийн дулааг бол Монголын үндэсний биеийн тамирын сургууль гэдэг байгаа. Одоо бас гадаад дотоо айгүй бол нэр баас тэгээд одоо бас энийг булаах юм шиг байна. За үндэсний нэртэй маш олон газрууд байгаа. За тэгээд ийм хэрүүл хийж явахын оронд Монгол улсын их сургуулийнхаа чанарыг сайжруулаач. Боловсролынхаа чанарыг сайжруулаач. Монгол улсын их сургууль, Монголын үндэсний их сургууль гэдэг энэ нэрийг ойлгодог хэмжээний дунд сургуулийн боловсролтой хүүхдүүдийг бэлдэж гаргаач. Таны өөрөө чи ярианд энэ гол шийдэл чи яваад байна шүү дээ. Тэгэхгүй ингээ нэг хоёрын хооронд нэг ийм нэрний хэрүүл хийгээд яваад идэх ч одоо ямар учиртай юм бэ. Тэгээд би бол зүгээр ингэж харж байгаа. Эсвэргээрээ Монгол улсын их сургуулийн менежментийн ч юм ховчлолд оруулаад одоо энэ одоо нэг ийм одоо ямар ч хөгжил дэвшил байхгүй. Яг 20 жилийн өмнө байсан тэр хүүтэн ангиуд нь яг хിവэрэ байдаг. Багш нар нь одоо маш чадвар муутай. Энэ байдлыг эсрэгээрээ солих ёстой юм шүү. Түүнээс ч одоо тэр хувийн сургуулиудыг дарамтлж дээрлэхэд тэр нэр усных нь асуудлыг ярьдаг нь одоо хэр зөв юм бэ гэж бодож байна. За яг нэг ийм хоёр одоо нэг сайн нэг тийм яах вэ гэсэн тийм хоёр
мэдээллийг хийсэн байна. За тэгээд энэс өөр одоо дунд сургуультай холбоотой 9 сарын 1-нд болох гэж байгаатай холбоотой бас мэдээллүүдийг хийсэн байна. Тэгээд 9 сарын 1 боллоо хэдүүлээ хэлбэрт биш агуулгад илүү анхаарцгаая монголчууд. Даатгуулахад илүү хэлбэр боллоо. Их ирээдүй. Өнгөрсөн 7 хоногт элсдийн ерөнхийлөгч шалгалт болсон. За тэр үеэр бас нэг нөхөр одоо хэргийн эзэн хэнгэргийн тохир болсон нэг багш байна. Энийг багш бамбаа гэдэг ийм фэйсбુક хаяг нээгээд ийм зураг нээгээд ингээд энараа тэгээд математик авах юм уу гэд миний энараа би ингээд ингэж бичээгүй байхгүй. Тэгээд хэдийн багшаа гэж 250 зайлаа гэсэн чи 10-ын багш үнийг чи үндсэнгүй би ингээд бичсэн гэдэг. Энэ би Кибергем дэрдээ тэмцэх газар болон мөн энд одоо энэ хүмүүсийг би ингээд яг эндээс гараад ингээд өгье. Хэдийн багш 200 зайлаа гэж зүгээр. Ямар сонио хүмүүс багш нар болдог. Энэ хүн одоо багш юм байх та. Тэгээд энэ хүн өөрхийн нөгөө хэл аманд орсон яасан бэ гэхээр нөгөө шалгалтын тестийг задлсан гэдэг хэрэг торсон юм байна. Тэгээд нэрээ одоо ямар ч сонио хүмүүс идэв. Тэгээд би зүгээр энэ текстийг яг өөрөө байна гэж бодоод байгаа байхгүй. Яг жиннээс өөрөө гэж чи өста багшуныг дарамт юу яалаа ингэж хэлээд тахтай яа тийм ба. Тэгээд тэгсний хөөрхийн амт нөгөө би мэлцээд гүү энэ биш. Энэ харин ингээд яг над чи хүчсэн байгаа өстэй гэдэг. Нэг хөөрхөн. Тэгээд нэг яг хөө иймэрхүү хүмүүс л их багш болдог болсон байна л да. Одоо нөгөө яг л чи багшийн цалин айгүй баг. Тэгээд цалин баг учраас цалин багтай учраас яг цалин багтай сегментийн хүмүүс тийшээ явж байгаа шүү дээ. Тэгэл хөрхийн амт нэг хэдэн цаас болох гэж явж байгаад сураг одоо ч хүүхдүүд амар болсон шүү дээ. Манайга тонгорохж байгаа тонгоруулна шүү. Бямба миний өгшөө. Асуулт орчлоо гэдэг миний өгшөө. 200 гэсэн чи зүгээр зайлаа. Яаж асуудал байна. Бямба бүр бодсон хөтэ. За би эднийг бол барьж өгөхгүй юм байна уу. Тэгээ минимум бямба яах вэ ингээд нэг энэ 7 хоног ч бол бөө хэрүүлээ. Эсвэл хүмүүс тэгээд бямба багш нар бол одоо манай дунд боловсролын системд бол маш олон байдаг. Тэгээд бямба багшаа зүгээр өстэй. Амжилт хүсье. Зайлаа. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ивент итгэгчээр төгөлдргээд Америкт амьдардаг залуу одоо оролцож байна. За манай нэвтрүүлгийг гадаадд амьдардаг маш олон монголчууд үздэг байгаа. Тэгэд энэ монголчуудтай бүгдээр маш их баярлалаа гэж хэлмээр байна. Ягаад гэвэл та нар байгаа учраас манай нэвтрүүлэг одоо явдсан байгаамаа. За төгөлдрийн үед бол их нэртэй маш их хайртай байна. Тэгээд баг уцаар ирж байхдаа баг уйлчих гээд би их нэртэй үнэхээр хайртай гэлтэй. Тэгээд энэ хоёр маань суугаад 10 жил болж байгаа юм байна. Эхнэрийн ануудаар гэдэг юм. Тэгээд ануудаарт маш их хайртай шүү гэж дамжуулж илээ шүү. Тэгээд гадаадд байдаг бүх монголчуудтай маш их баярлалаа гэж хэлмээр байна. За энэ 7 хоног үнэхээр бизи 7 хоног байсан байгаа шүү. Бүр үнэхээр сенсац зэрэг. За тэгээд 9 сар гарах юм бол бүр их гоё сенсацнууд явнаа. За тэгээд одоо коронавирус гарч байгаа учраас бүгдээ халдвар хамгааллаа захиараа тий маска зүгээрээ гараа ориутгаараа тий бүгдээ бас бити тайвшраарай. За тэгээ мэдээж одоо коронавирустайгаа бид нар бол хамтарч амьдрнаа. Одоо бол дахиж янз бүрийн одоо 20 зэрэг тавихгүй хаа. За тэгээд хамгийн гол нь өнөөдөр юу хэлэх гэсэн юм юу вэ гэхээр жоохон бас нэг үнэмшилтэй жүжиг тавьмаар байна бас тий. Одоо нөгөө нэг компани бас нэг жоохон гяндааж байгаа мөнгө өгсөн бол өөр шүү дээ тий. Юу яриад байгаа юм бэ? Бид нар шүүхтэн гэдэг тий. Тэгж байгаа мөнгө зөнгөө өгвөл өөр. Эсвэл бол оюун эрдэнэ дарга гарч ирэл тий. Би ард түмнийхөө өмнө буруу юм хийчлээ. Би өөрөөсөө энэ мөнгийг гаргаж өгнө гэж өгч мөгөөл тий. Тэгэх юм бол бас амар үнэмшилтэй ойлгочихно гэдэг чи гэдэг юм гээд тий. Тийм байх болоо. Тэгээд ер нь бол бүтээн байгуулалт гэдэг бол дарга нарын хувьд бол дандаа мөнгө гусах арга хэрэгсэл байдгийн биш үсттэй гэдэг тийм одоо бодол төрж гин. Тэгээд бүтээн байгуулалт гээл тачаадал бүтээн байгуулалтын төлөөл явбал бүтээн байгуулалтын цаана дандаа маш хэмжээний мөнгө явж идэг. Тэрний цаана дандаа энэ хос санаа шиг зүгээр л
экспортын эрэхтэй ямар ч барилгын эрэхгүй ийм танил талын компаниуд ингээд орж ирэл ингээд явж идэг. Ийм л асуудлууд болоод байна. Тэгээд бүгдээрээ гоё хэрсүү байгаараа. Тэгээд ямар ч байсан амтлын өргөө маань түүх болон үлдлээ. Тэгээд баярлалаа та бүхэндээ. Энэ 7 хоногийн weekly show үгээр өндөрлөж байна. Дараагийн 7 хоног баярлалаа. Энэ weekly show маска зүгээр гараа ирэх гараа. Коронавитой хамтран амьдсан шүү манайхаа.